Сайн үзэгчдээ Гинти бэлэг нэвтрүүлгийн ээлж дугаар эхэлж байна. Бид энэ удаагийн Гинти бэлгийн нэвтрүүлгээ Төрийн банкны Арган аймагт салбартай хамтран зохион байгуулж байгаа. Төрийн банкнаас 3 дугаар сарын 1-ээс 5 дугаар сарын 31-ний дуустал хугацаанд бол мөрөөдлөө хадгаламжийн урамшуулт айныг эхлүүлсэн байгаа юм байна. За энэ аяныхаа хүрээнд Төрийн банкнаас бас Гинти бэлгийг хин нэгэнд барихаар бидэнд хандсан юм аа. Яг өнөөдрийн энэ Гинти бэлгийнд яг ямар хүмүүст бэлэг барихаар бас сонгосон байна. За юуны өмнө нийт харангуйчдаа энэ өдрийн мэндийг хүргэе. За манай банк нь болохоор 2022 онд үндэсний дундаж давхрыг дэмжиж үндэсний тэргүүлэгч банк байх алсын хараатай ажиллаж байгаа. Тэгээ энэний хүрээнд Арангаа салбарын зүгээс дундаж давхрыг буюу одоо бизнес эрхлэгч эмэгтэйчүүд жижиг дунд үйлдвэрлэлийн бүх одоо боожигчдыг дэмжих үүднээс ийм аян явуулаад за энэнийхээ хүрээнд 5 харилцагчийг сонгож авч одоо баярлуулъя гэж Тамир төстэйгээ хамтран ажиллаж байна. За тэгвэл одоо яг эхний харилцагч хаанаас? Ер нь бол энэ нэг баярлуулах харилцагчаа бид нэр санамсруугаар сонгож байгаа. Яг тэр харилцагчийг гэж очихгүй. За эхнийд нь бид нар одоо хасуу худалдааны төв жижиг одоо үйлдвэрлэл худалдаа эрхэлдэг нэг харилцагчийг сонгож авч баярлуулъя гэж бодож байна. За тэгвэл эхний харилцагчийг сонгож. За тэгээ. За. За Гинти бэлэг нэвтрүүлгийн эхний одоо азтнаар Гинти бэлгийн эхний азтнаар бол бид нэр хасуу нийтийн худалдааны төвд бизнес эрхэлдэг, жижиг бизнес эрхэлдэг худалдаачдаас бас сонгохоор шийдсэн юм аа. Тэгэхээр бид энэ бизнес эрхлэгчдээс бол тодорхой хэмжээний 2 асуултыг асууна. Эндээсээ Гинти бэлгийнхаа эздийг шалгаруулах юм. За азтнаа асуултаа асуугаад. За тэгээ тий. За өнөөдөр Төрийн банк маань хадгаламжийнхаа аяны хүрээд өдөрлөг зохиож байгаа. Та бүхэндээ бяцхан мэдээлэл эхлээ өгчээ. За өдөрлөгийн хүрээнд бол өнөөдөр хадгаламж нээсэн хүн болгонд гарын бэлэгтэй. Тэгээд жилийн турш хадгаламжийнхаа аянд оролцох эрхийг бас хамт өгж байгаа шүү. Та бүхэн маань энэ аянд оролцоорой. Тэгээ өнөөдөр энэ хасуугийнхаа энэ бизнес жижиг худалдаа эрхлэгч та бүхэндээ нэг асуулт асуугаад 50,000 төгрөгийн хадгаламж нэг эрхийн бичгийг ингээд гардуулахаар ингээд ирсэн юм аа. Та бүхнээ зориод ирлээ. Асуултаа асуулаа. Төрийн банкны лого ямар дүрснээс бүтсэн байдаг вэ? За ах хэлээр гараа өргөд хэлээ. Зааж байгаарай. Цэнхэр дэвсгэртэй. Тэгээ будаатай. Альбитлээ будаа. Будаатай. За арай биш ээ. Имбүүтэй. Имбүүтэй биш ээ. Төрийн нар сартай биш үү? Төрийн соёмбыг одоо ингээд үндсэндээ бол одоо ашигласан байгаа. Та нар сайн бодоорой. Соём гэж сарчдаг соём. За чөрийн соём бол байх. Загастай. Зөв. Загастай. Өөр. Тэгэхээр бүгд дэндээ за. Загастай. Зөрсөн загастай голдоод зэрэгтэй. За. Тэгээд орой дээр имбүүтэй. 3 чанар. Оо нэр тийм байна. Тийм байна. хоёул танилцъя. За. Сайна гэдэг юм аа намайг. Хуваарь бизнес эрхэлдэг юм аа. Ер нь яг хэдийн хугацаанд бизнес эрхэлж байгаа? Бараг 20 жил болж байна дөө. Зах дээр бизнес эрхлээд 20 жил болж байна. Төрийн банктай ер нь харилцаж байна. Харьцсан шүү дээ. Төрийн банкнд хадгаламжтай байдаг. Төрийн банкнд нөгөө нэг янз бүрийнхаа нөгөө байр марын нэтрээгээ тушаа. Тиймэрхүү юмнуудынхаа ямиг тушаадаг дандаа л харилцдаг да. Ер нь яг Төрийн банктай харилцахад үйлчлэгээний хувьд ер нь хэрэг. Ер нь дайггүй шүү дээ. Гайгүй шүү дээ. Ер нь бол гайгүй хурдан түргэн шуурх алхаар тэгээд зас Төрийн банк гэл захтай ойрхоо энд ч гэсэн байдаг шүү дээ тий. За тэгээ өнөөдөр бол одоо 50,000 төгрөгийн эрхийн бичиг одоо хадгаламжийн эрхийн бичигтэй олчлаа. Сэтгэл. За өндөр байна оо баярлаа. Өндөр байна. Хадгаламжаа цааш нь өргөжлүүлнэ. Ер нь яг Гинтийн байж чадах нь өнөөдөр Гинти. Ерөөс айгүй хичээсэн л дээ. За юу үлээ гэл. Тэгэл шалгарчлаа. Тий. Тэгээд одоо яг нийт Төрийн банкны хамт ажилласан юм байна. Ашигчдын хамт олон бүх хамт олонд нь маш баярлалаа. Ажилтны амжилт хүсье. За эрхийн бичгээр. За баярлалаа. Та ингээд цаашдаа ингээд Төрийн банкаараа олон сайхан бүтээгдэхүүн шиг ингээд авч хамтар сайхан ажиллаарай гэж хүсье. Таныхаа бизнес ч гэсэн өндрөөс өндөр амжилтыг хүсье. Баярлалаа. За та бүхэнд амжилт хүсье. Ажлын амжилт хүсье. Баярлалаа. За бид эхнийхээ
одоо гинтийн бэлгийн эзнийг тодрууллаа. Одоо дараа нь дараагийн гинтийн бэлгийн эзнээ бас шалгаруулъя. За хинч байж болно. Тааш бас гинтийн бэлгийн эзэн болж болох юм шүү. Ингээд нэвтрүүлэгтэй хамтаагаарай. За бид явсаар Архан аймгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоотой гадаа ирээд байна. Дараагийн одоо гинтийн бэлгийн эзнийг ямар хүнээр сонгосон? За энэ нь Арангаан аймагт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоотын зөвлөлийн үйлчлэгч оюун жаргалагчийг сонгож бүгд гинтийн бэлгийг орцгаая. За орцгоох. За орц. За оръё. Төрийн банкнаас мөрөөдлөө хадгалъя. Хадгаламжийн урамшууллаа энийг 3 сарын 1-ээс 5 дугаар сарын 31-ний хүртэлх хугацаанд зохион байгуулж байгаа маань. За энэ хүрээнд аймгийн төрийн банкнаас 50,000 төгрөгийн хадгаламжийн эрхийг хэн нэгэнд өгөхөөр танай байгууллагыг зориод ирсэн. За гинтийн бэлгийн зочноор эхлэв. За гинтийн бэлгийн зочноор Арангаан аймагт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоотын зөвлөлийн үйлчлэгч оюун жаргалагчийг бид нэр сонгож ирж баярлуулахаар ирсэн байна. За бид одоо хэл нэвтрэлцэхгүй учраас бас хэлмэрчтэй. За энэ төрийн банкнаас ингээ хадгаламжийн ингээд 50,000 харж байна. Мөнгө ингээ нээж байгаа. Тэгээд ингээ гинтийн ингээ бэлэг болгоод ингээ чамааг ингээ сонгоод ингээ өгч байгаа. Тий. Банкнаас ингээ ажилдаг хүн нэг ирсэн. Тий за баярлалаа, бүгдээрэнд нь баярлалаа гинэ. Мэдээгүй гинэ юу хадгаламж гэж угаасаа мэдээгүй гинэ. За хадгаламжтай болов. өөрөөр нь чи ингээд төрийн банк ч юм уу эсвэл нөгөө хаан ч юм уу ингээд ямар нэгэн ингээд банкн дээр ингээд хадгаламж ингээд байна уу? Байхгүй. За тэгвэл бид нэр энэ хадгалуулахаа үрээд одоо гинтийн бэлэг байж чадсан ба. Энэ хүн чинь хадгаламжгүйсээс бас өөрт нь хадгаламж нээгээд. За манай төрийн банк 2022 оноос дундаж давхаргыг дэмжигч үндэсний тэргүүлэгч банк байх гэдэг энэ хүрээндээ мөрөөдлөө хадгаламжийн урамшуулалтаа энэтэй холбоотой энэ харилцагчд 50,000-аар хадгаламж нэг эрхийн бичгийг бэлгэлж байна. Хадгаламж нээх ингээд эрхийн бичиг гэдэг үг чинь. За та баяр хүргэе танд. За гинтийн байж чадсан болов. Гинт ингээд байж ингээд чадсан уу гэж. Тий яг өмнө ингээ хадгаламж нийлэх юмсан гэж бодож исэн. Тэгээ чадахгүй ингээд байжсэн гинэ. Тий. Тэгээд ингээд төрийн банкнаас шууд 50,000-аар нээж өгнө. За энэ дээрээ тэгээд өөрөө орондлоо өсгөөд мөнгө нэмээ тий. Тэгээ манай бас энэ аянд оролцоорой гэж ихтэй өрөөж байна. Аян гэсэн тийм. Мөрөөдлийн ингээ хадгаламж ингээд аян ингээ оролцоорой. За 6 сараас эхлээд ингээ хадгаламж ингээд нэмж хий гэж бодож байна гинэ. Тий өөрөө. За баярлаа. За хэлээд баярлаа гинэ. Тий за бүгдээрэнд нь баярлаа. Би мэдээгүй бүр гайхлаа гэж тий. Яллаа юу их баярлж байгаа шиг байна. За бид дараагийнхаа 2 дахь гинтийн бэлгийн эзнэр бол Арангаан аймгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоотой зөвлөлийн үйлчлэгч оюун жаргалаа тодруулаад бас гинтийн бэлгээ барьлаа. За ингээд дараагийнхаа гинтийн бэлгийн эзнийг бүгдээрээ зарцгаая. За бид дараагийнхаа гинтийн бэлгийн эзнэр Арангаан аймгийн нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн нэг сувлагчийг сонгож баярлуулах гэж байна. За ингээ бүгдээр орцгоё.
За сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За хэн билээ та? Тэглээ танилцуулж. Савлэг цээнлэн байна. Цээнлэн маа. За Төрөмбанкны арангаа салбраас мөрөөдлөө хадгалыг хадгаламжийн урамшуулт аяа өгж байгаа. За энэтэй холбоотой энэ тамир төлөвтэй хамтран гентийн бэлэг манах нэвтрүүлэг цоон байгалаад тэгээд нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн нэг совилгчийг бид нэр одоо хадгаламж нэг эрхийн бичгээр шагнаас баярлуулах гэж байгаамаа. Тийм. Нэвтрүүлэг маань нэг гентийн бэлэг нэртэй. Тэгэхээр ямар нэгэн одоо харилцагчийг шууд ингэ сонгох боломжгүй. Бид нэр ингэ яг ажиллаа эрхэлж байгаа хүн дээр ирээд баярлаж байгаа байхгүй. Тийм тий танд гентийн байж чадав. Өөстө гентийн байдлыг гинт юу үлээл гэж бодлоо. За баярлалаа. За Төрөмбанкны бас гентийн бэлгийн эзнэр шалгарлаа. Сэтгэл яг. Сэтгэл машин дээр байна. Ерөөсөө ийм авч үзээгүй. Баярлалаа. Хадгаламжтай юу? Хүүхдийн нэг хадгаламж байгаа. Хаан банкнд. Хүүхдийн хадгаламж хаан банкнд дээр үнэтэй. За Төрөмбанкн дээр бас хүүхдүүдийн хадгаламж нээж хийж болно. Эсвэл та өөр дээрээ бас хадгаламж нээж болно шүү. За. Тэгээд ингээ манайх нөгөө 2022 оноос эхлээд Төрөмбанк нөгөө үндэсний дундаж давхаргыг дэмжигч үндэсний тэргүүлэгч банк гэдэг жижиг дундас үйлдвэрлэл эрхлэгч бизнес одоо бүх юм дундад давхаргын хүмүүс рүү чиглэж ажиллаж байгаа тийм. Энэтэй холбоотой бас энэ мөрөөдлийн хадгалагаар олон харилцагчийг баярлуулъя. Тэр хүмүүсийг хадгаламж нэгээ санхүүгийн боловсрол зургээд одоо улам их хадгаламжтай болохыг дэмжиж ажиллаж байгаа шүү. За. За баярлалаа. Ажлын амжилт хүсье. Ажилласаа ирээ. За. Урт гентийн бэлгээснээр нэгдсэн эмнэлгийн яаралтай төрийн тусламжийн Цэрэнлэм эгчийгээ баярлууллаа. За. Одоо дараагийнхаа гентийн бэлгийн эзнийг бүгдээрээ тодорхойлцгаая. За дараагийнхаа гентийн бэлгийн эзнэр одоо энэ санамсаргүй явж байгаа, хичээлдээ явж байгаа нэг хүүхдийг бид нэр сонгож баярлуулах гэж байна. За. За сайн байна уу минь дөө? За Төрөмбанкны арангаа салбар болон тамир телевизтэй хамтран гентийн бэлэг гэдэг нэвтрүүлэг явуулж байгаамаа. За тэгээ энэ дээр болохоор Төрөмбанкнаас мөрөөдлийн хадгалыг хадгаламжийн урамшуулт аян явуулж байгаа. Энэтэй холбоотой бид нар одоо санамсаргүйгээр 5 харилцагчийг баярлуулж хадгаламж нэг эрхийн бичгээр шагнаж байгаа байхгүй юу? Тэгээ энд миний дуу сонгогдлоо. За баяр хүргэе. За хадгаламжтай юм надаа. Бага. Төрөмбанк хаан банкн дээр. За Төрөмбанкн дээр хадгаламжтай бол хадгаламжн дээр 50,000 төгрөгөө хийлгээд бас эрхийн бичиг юм шиг юм суглааны эрх авах гэсэн. Мөрөөдлөө хадгалъя гээд хадгаламжийн урамшуулт аянтай холбоотой суглааны эрх аваад олон бэлгийг хийж боломжтой. За iPhone 13 ч юм уу скутер одоо чи юу сонирхдаг тэр болгон чи энд байгаа. Тэгээ бас одоо удахгүй болгож байгаа их хурсын баяр гэдэг тохиолдол дүүдээ бас аж аргал эрүүл сайн сайхан хөсөөрөө. За сэтгэл ямар байна? Баяртай нөө. Гинтийн байж чадсан уу? Гэр нь хаана гэдэг вэ? Нагэр ийшээ даваад. За аль сургуулийн? 1-р сургууль. Хэдвэр юм лээ? 10-р анги. За 10-р анги шүү дээ тий. За тэгээ хоримтлаараа нэмээд улам их хоримталтай болоорой. Хичээл сургуульд нь аж аргал эрүүлэг сайн өсөөрэй. За баярлалаа. За. Занд явж гарч байна. За баярлалаа. Ингээд гентийн бэлгийн хайснаар бид нэр 1-р сургуулийнхаа 10-ын нэг анги хүүхдийг баярлууллаа. За ингээд дараагийнхаа гентийн бэлгийг тодорхойлцгаая. За дараагийнхаа гентийн бэлгийн хэлээр бид нэр Арангаа аймгийн Хасуу худалдааны төвийн нийт худалдааны төвийн урд жижиг дунд худалдаа эрхэлдэг нэг эрхмийг сонгож баярлуулахар шийдлээ. За бүгдээрээ явцгаая. За сайн мань өгчээ. За танд энэ өдрийн мэндийг хүргэе. За Арангаа аймагт Төрөмбанк болон тамир телевизтэй хамтран гентийн бэлэг гээд нэвтрүүлэг явуулж байгаамаа. За тэгээ ингээд Төрөмбанкнаас мөрөөдлөө хадгалын 2 гээд хадгаламжийн урамшуулт аянтай холбоотой нэг харилцагчийг бид нэр өөрсдөө сонгоод хадгаламж нэг эрхийн бичгээр шагнаж байгаамаа. Тийм. За та ихлэ өөрийгөө танилцуулж байгаа. Игтэй. Игтэй гэдэг. За энэ ч одоо хэдэн жил бизнес эрхэлж байна? Энэ ч арга жада 10 жил. За. За энэ нөгөө тамир телевизээс явуулж байгаа гентийн бэлэг гэх нэвтрүүлэг. Танд гентийн байж чадуу байна. Баярлалаа. За манайх энэ нэг мөрөөдлийн хадгалын 2 хадгаламжийн урамшуулт аянтай холбоотойгоор
одоо энэ харилцагч нөгөө нэг хадгаламж нэг эрхийн бичиг өгж байгаа байхгүй юу. Тийм. Тэгээд одоо бичиг баримтаа очоод манай төрийн банкны салбар дээр очоод хадгаламж нээлгэх нь шүү. За. Тийм. За ингээд баярлалаа таньдагч. За та сэтгэлээ нэг хуваалцаа шүү дээ. Юу юм. За. Гинтийн бэлгийн эзэн боллоо. Сэтгэлээсээ оолцорой. Би за ингээд одоо 10 жилийн чи ингээд юм зараад жижиг дөнгөл явж байна. Гинтийн байчаад уу? Чадсан. Нэг жоох гайхалтай. Гайхалтай сая хүн үдгэх юм гайхалтай. Одоо та ингээд нөгөө шууд телевизээр хүрхвэ. Амар телевизээр. За. Амар телевизээр ингээд. Хадгаламжтай та ер нь аль нэгэн банкнд хадгаламжтай юу? Гүг хадгаламж бол байхгүй. Хадгаламж одоо мөнгө юуг хадгалах боломж байхгүй байгаа юм. Тий боломж байхгүй бид нар одоо ингээд төр ингээд яг нэг жижиглэнгийн юм зардаг болохоор нийтийн суухал дангуу байдгүй бид нар ингээд хэцүү. За тэгвэл одоо хадгаламжаа бол одоо улам баяжуулаад нэмээд за одоо өөрийнхөө бизнесийг нэлээд сайн өргөжүүлээрэй. За баярлалаа. За тэгээ одоо яг энэ гинтийн бэлэг өгсөн одоо төрийн банкныхаа хамт олон хандаж бас та юу гэж байна? Оо тэгээд баярлалаа гинтийн бэлгээр нь яасан тань баярлалаа гэсэн. За баярлалаа. За гинтийн бэлэг нэвтрүүлэг төрийн банктай хамтран энэ удаагийнхаа гинтийн бэлгийн нэвтрүүлгийг бид хүргэж байгаа. 3 дугаар сарын 1-ээс 5 дугаар сарын 31-ний хүртэлх хугацаанд мөрөөдлөө хадгалсан. Хадгаламж шинээр нээсэн болон хадгаламжтай хугацаа сунгасан орлого нэмсэн 100 сая төгрөг нэг суглаа. За хүүхдийн хадгаламж бол 50 сая төгрөг нэг суглаа болгож байгаа. Тэгээд нийт арангачууд та бүхнийг хадгаламж нээлгээ хоримтлалтай Монгол хүн хоримтлалтай арангачууд байгаасаа хүсэж байна. За нэвтрүүлгийн энэ удаагийн дугаартай хамт исэн үзэгчдэд баярлалаа. Та хэн нэгэнд хайртай дотныхоо хүнд гинтийн бэлэг барихыг хүсвэл Тамир телевизийн 8011 дугаарын утсаар болон телевизийн байранд ирж захиалга өгөх боломжтой байгаа шүү. Ингээд дараагийн нэвтрүүлэг хүртэл баяртай үзэгчтэй.